Дэлхийн дулаараа уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэж экологийн тэнцвэрт байдал алдагдах болсон. Үүнээс улбаалж ирээдүйд ус алтнаас ч илүү үнэт хүрч болшгүй гэсэн таам өгнө. Өнөөдөр улс орон бүр усаа үр ашигтай зарцуулах менежментийг үр дүнтэй оновчтой болгоход гол анхаарлаа хандуулж байна. За манай улсын хувьд газар зүйн байршлаас шалтгаалж ихэнх гол мөрөн хилд авч урсдаг үлээ. Гэтэл бид гадаргын болоод хур борооны усаа хурааж хоримтлуулж ашиглаж чадахгүй байгаа юм. Тэгвэл гадаргын усыг хурааж хоримтлуулах хөх морь төслийг байгаль орчин аялал жуулчлалын яамнаас санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Гадаргын усыг бол нэг ашиглахгүй байгаа л да. Газрын доорх усаа их хөвчлээ. Яг нь тэр балансын нэг нарийн тооцоон дээр бол тодорхой харагдчихэдэг. Гадаргын усаа олон төлөвлөгөө ашиглах явах юм бол бас байгаль орчин экологийн хувьд бол биднэрт бас даваа нөөц бололцоонууд бас үүсэх юм байна. Яг Монгол орны хувьд бол гадаргын усыг одоо яг усан сан хоримтлуул усан сан бий болгоод ашиглаж байгаа нөөц гэх юм бол Голтой аймгийн Тайшир, Ховд аймгийн Дөргөн дээр бол усан сан байгууллага ингэ ашиглаж явж байна. Усны эрчим хүчний ашиглалтаар. Ер нь бол гадаргын усаа хоримтлуулж ашиглах нь бол улс орны эдийн засаг, за эрчим хүч, газар тариалан усчлалт өөр бусад олон төрлийн бол үр ашигтай байдаг. За хөхмөр төслийн хүрээнд бол нийтдээ 10 гол дээр дээд 33 байршил дээр бол усан сан байгуулж ашиглах боломжтой гэдэг судалгааны бүрдэн гаргасан байж байна. Яг усан сан байгуулах ажил хизээ эхлэх боломжтой. Техникийн эдийн засгийн үндэслэл судалгаа бол хийгдээд тэр ашигтай ч үзүүлнэ, ашиггүй ч үзүүлнэ. Тэгэхээр судалгаа хийнэ гэдэг маань өөрөө том ажил. Тэрний дараа зөв замаар энэ өслөө цааш нь өргөжлөл явах нь айгүй хамгийн чухал асуудал. Байршлуудын тухайд яг хаана одоо усан сан байгуулах боломжтой гэж харж байна. Яг Монгол орны нийт нутаг дэвсгэрийг бол 3 сая хуудасд тоож үүсдэг юм байна. Хойд мөсөн талаас, Төв Азийн гадуур урсгалгүй айсав, Номхон талаас гэдэг. Тэгэхээр яг манай Монгол орны хувьд бол усны нөөц ихэнх хөв нь бол хойд мөсөн талаас тамархаж байна. Тэр байршлууд дээр бол нэлээд олон байршлууд байна. Аймгаар нэрлэвэл. Аймгаар нэрлэвэл яг Сэлэнг Булхан аймаг байна, Харангай байж байна. За тэгээд Ховд аймаг байна. Говийн бүсрүүд ус татах хэрлэн гол гэдэг төсөл яригдчихсэн. Энэ асуудал дээр ер нь говь руу одоо ус татах тийм боломж нөхцөл. Яг судалгааны ажлууд бол бас багасаа хийгдсэн. Аль 60 хэдэн онд л хийж эхэлсэн шүү дээ. Тэгээ яг одоо яригдал байна. Тэгээ судалгааны ажлууд нь үе шаттай тэр дистралтаа явах хэвээр. Тэгээд энэ чинь хаана бас нөлөөллийн оролцогч талууд гэж бас байж байгаа. Тэгээ олон талын нөлөөлөл, олон талын хүч бол байж байгаа. Тэр бүгдийг дистралтаа шийдсэний дараа л төслөлж хаашаа хэрэгж явах болно. Сая одоо энэ хийгдсэн байгаа энэ 20 төслөөр одоо чинь цаашид яг энэ усан сан байгуулалт явах нь боломжтой гэсэн дүгнэлт гарсан болоо ер нь ямар хөө дүгнэлт гарсан. Тэр бол нөгөө яг төр засгийн байгууллагууд нь бол тодорхой ярих байх. Би бол яг судлаач хүний хувьд бол тийм судалгаанууд байгаа гэдгийг бол маш сайн мэдэж байна. Тэгээд дээрээс нөгөө манай хамт олон бол хөхмөр гэдэг нэртэй усан сан байгуулах гадаргын усыг хоримтлуулж урс тохируулах их боломжтой байршлуудыг бол тодорхойлсон байж байна. Тэр цаашаа бол энэ нөгөө төр засгийн шийдвэр гаргах байгууллагууд маань алигээ төрүүлж хийх юм, аль нь боломжтой юм гэдгийг нь бол дистраллаар хийх юм шиг харагдал та. Ер нь энэ усан сан байгуулах зардал ер нь ямар хөө вэ? За ер нь бол нөгөө нэг боомтой явуулаад нэг боомт дээр одоо ямар хэмжээний чадал байна. Чадал гэдэг нь эрчим хүч үйлдвэрлэх суурилсан чадал гэсэн үг шүү дээ. Тэрний одоо 1 кВт-т ногт хүртэг бол дэлхийн дунд чөртгөр бол $3,500 байдаг. Монголын хувьд юуны хувьд аваад үзэл та Тайшрын усан цахилгаан станцын хувьд аваад үзэхэд бол одоо суурилсан чадал нь 11 мегаватт. 11 мегаваттыг $3,500 үржихэд дунд чөртгөр нь бол гарч ирэх жишээ. За 90 мегаватт гэхэд 90 мегаваттыг $3,500. Тэгэхээр Монгол өөрөө бол нөгөө барилга барих хугацаа маань бол их богино шүү дээ. Дулааны улирал барилга барих боломжтой. Тэгэхээр тэр дулааны улирал барилга барих хугацаа маань өөрөө буцаагаад энэ нөгөө хөрөнгө оруулалтын хэмжээнд бол төлөвлөх жишээ нь. Олон янзын хүчин жил, олон янзын судалгаа хийх шаардлагатай.
За ингээ мэдээлэл өгсөн танд баярлалаа.